өглөөний хөтөлбөрийг сонсон хамт байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Монголын радиогийн Мегмар гарагийн өглөөний хөтөлбөр сонсогч танд үргэлжлэн хүрсээр байна. Бид студид энэ өглөө та бүхэнтэй уулзуулж мэдээлэл хүргүүлэх зочноо урьж оруулж ирсэн байна. Тэгээд зочинтойгоо сонсогч та бүгдийгээ танилцуулъя. За бидний урилгыг хүлээн авч студид ирж та бүхэнтэй ярилцах зочин бол экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцээний ахлах мэрэгжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Баатар Сүхийн Балжин гэд бүсгүй энэ өглөө эртлэн босоод бидний урилгыг хүлээн авч манай студид иржээ. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд сайн байцгаана уу? Жишээ. Тэгэхээр бол тэр бүмэд үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар өнөөдөр бид бол сонсогчдаа бас мэдээлэл хүргэх болно. За өнөөдөр экологийн цагдаагийн алба хэрхэн одоо ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа вэ? За энэ аян хэрхэн одоо үргэлжилж байгаа вэ гэдгийг эхлээ сонсогчдод хэдүүлээ мэдээлээ төхөө. За экологийн цагдаагийн алба нь Монгол Улсын засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоол хууль зүйн дотоод хэргийн сайдын мөн оны 09 дугаар тогтоолоор цагдаагийн төв байгууллага бүтцэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх энэ төрлийн гэмт хэрэгтээ тэмцэх байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан. Экологийн цагдаагийн алба нь 9 дүүрэг 21 аймагт 64 экологийн асуудал хариуцсан байцаагч нартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүгийн хуулийн 24 дугаар бүлэг, зөрчлийн хуулийн 7 дугаар бүлэг заасан гэмт хэрэг зөрчилд гомдол мэдээллийг хүлээж аваад мөрдийн шалгах ажиллагааг явуулж хэрэгжүүлж байгаа. Манайха хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд зөв мод зөв арчилгаа байгалаа бүтээгээд нэгдсэн арга мэдээлэл сурч байгаа нэгдсэн арга хэмжээг 21 аймагт 9 дүүрэгтээ зохион байгуулад эхэлсэн байгаа. Энэ аяныхаа хүрээнд зөв мод байгалаа бүтээ арга хэмжээг болонгод Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан тэр бүмод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран зохион байгуулалт явж байгаа. Яг өнөөдөр одоо энэ мэрэгчлэлтийн студид ирсэн дээр бидний асуух гээд байгаа зүйл бол мэдээж одоо энэ тэр бомод үндэсний хөдөлгөөнийг бид бүгдээрээ дэмжиж байгаа маш баяртайгаар хүлээж авч байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаа үндэсний хөдөлгөөнд нэгдээ оролцъё гэсэн хувь хүн албан байгууллага айл өрхөд маш ихээр байгаа. Гэхдээ зөв мод зөв арчилгаа гэдэг бол маш чухал. Зүгээр нэг бахан зардал гаргаад ажил болгоод мод тарихад орхих нь бас өрөөсгөл юм а тийм ээ. Зөв одоо модоо сонгож зөв газраа тарих тэгээд зөв эргэж арчлах гэдэг бол яг энэ одоо тэр бомод үндэсний хөдөлгөөний гол одоо үүрэг биелэлт болох юм а гэдэг тал дээр бид илүү мэдээлэл өгч байгаа юм. Тэгээ одоо бас удахгүй нөгөө бүхний тэрэ мод тарьдаг өдөр болно. Яг энэ өдрийг тохиолдуулаад яг энэ аянд нэгдээ те энэ хөдөлгөөнд нэгдээ мод тарья гэж байгаа хүмүүст хэдүүлээ гоё юм мэдээлэл өгвөл ингээ ярилцаад явчих юм. Тэгэхээр зөв мод зөв арчилгаа гэдгийг яаж иргэдэд таниулж байна? Энэ дээр одоо хүн хамгийн анхлан яаж одоо мэдээлэл аваад явал зөв тарьж ин яавал буруу тарьж ин гэдгийг яаж мэдэх вэ? Манайха байгалаа бүтээ зөв мод зөв арчилгаа аяны хүрээнд төрийн болон төрийн бас байгууллага энэ чиглэлээр шинжээж мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Ерөнхийдөө экологийн цагдаагийн албаны пэйж хуудас болон цагдаагийн байгууллагын газар хэлцээ албатын пэйж хуудасаараа дамжуулан видеостойр контентуудыгээр түгээж байгаа. Энэ маань болонгоо зөвлөмж мэдээллийн чиглэлээр иргэдэд хүрж байгаа. Яг одоо экологийн цагдаагийн алба руу хандаад мэдээлэл авъя, эсвэл мэдээлэл өгье гэж одоо холбогдож байгаа иргэд ер нь хэр байна? Иргэд олон нийт маань экологийн цагдаагийн албатайгаа хэрсээ харилцаж байна гэдэг асуулт гарч ирж байна. Манай экологийн цагдаагийн алба маань 2020 онд байгуулагдсан цааш 2 жилийн хугацаанд пэйж группийн дагагч маань болонгод 200 мянган дагагчтай. Тэгээд пэйж группээрээ болон албаны 70 70 дугаарын хугацаараа иргэдтэй чөлөөтэй холбогдож гомдол мэдээлэл хүсэлтийг хүлээж авдаг. Албаны үйл ажиллагааг цахим хуудасаараа ерөөдөө нээлттэд дамжуулдаг болохоор ямар нэгэн мэдээлэл авахыг экологийн цагдаагийн албанд хандахыг хүсэх юм бол пэйж хуудасаар маань дамжуулаад мэдээлэл авч болно. Манайх админ модераторууд байгаа дор бүрэн хүсэлт илгээх юм бол
дор бүрэн бүссэн мэдээллийн өгөөд явах боломжтой. Холбогдох байгууллагуудтай бас холбоодох боломжтой байгаа. За сонсогчдоо бүхэн яг одоо экологийн цагдаагийн алба гэд хүн бүхэн нүүр ном фэйсбүүкийг бол ашиглаж байгаа. Тэгээд кириллээр бичээд экологийн цагдаагийн алба гэж нэвтрээд ороорой. Яг эдний албан ёсны одоо пэйж хуудас байгаа. 207,541 хүн дагдсан байна. Тэгээд энэ дээр бол хамгийн амархан мод тарих зааварчилгаа гэдэг минут 45 секундын шторк байна. Яаж модыг зөв тарих юм, ямар дараалтай байх юм, юуг анхаарах юм гэд. За тэгээд нөгөө хашаанд нь одоо шарилж ургаад байдаг айлууд идэг штэ. Тэгвэл энэ шарилж буюу одоо энэ нөгөө ашиггүй ургамал гэж яриад байгааг ургуулахгүй харин ногоон зүлэгжүүлэхин тулд яах юм бэ гэд бүр нэгэнгүй юм энгийн зааварчилгаануудыг өгчдөм байна. Тэгээд бид бас хөтөлбөрийн дундуур энэ шторкнуудаас та бүхэндээ хүргэн хөтөлбөрийн дундуур хүргэн та ч гэсэн ер нь экологийн цагдаагийн алба гэж ингэж дагаж ороод одоо мэдээлэл зөвлөгөөг харамгүй аваарай. Эднийхэн бол их гоё чөлөөтэй өгд юм байна. Тэгээд мод тарих тухай хамгийн их асуудаг асуултууд гэдэг асуултуудыг хураангуулж гад тайлбар танилцуулгыг яг мэрэгжлийн одоо хүнээр зөвлөж бас тайлбар өгсөн байлээ тийм ээ. Энэ мэтчлэн маш олон ажлыг та бүхэн зохиож байгаа юм байна л да. Тэгээ одоо яг энэ албан байгууллагууд хэрэг хандж байна. Хувь хүн ер нь аль нь илүү хандж байна гэдгээ та өөрсдөө хариуцаж авч байгаа хүний хувьд бас ангилж л байгаа хта. Экологийн цагдаагийн алба нь ерөөдөө төрийн болон төрийн бус байгууллагууд тэгээд ерхий боловсролын сургуулиудтай ихтэй сургуулиудтай маш их хамтарч ажилладаг. Хүүхд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх энэ төрлийн гэмт хэрэгээс зөрчлөөс өрсөн сэргийлэхийн тулд мэдээж ерхий боловсролын сургуулиуд ихтэй сургуулиудын оролцоо маш чухал байдаг. Ихтэй сургуулийн багш эрдэмтэн судлаач нараас зөвлөмжөө аваад хамтарч ажилладаг байгаа. Манай иргэдийн тухайд ер нь экологийн боловсрол ямар төвшөнд байна? Одоо 2 жилийн хугацаанд бол мэдээж та үйл ажиллагаагаа олон нийт рүү чиглэсэн мэдээлэл хүргэж исэн бол иргэд маань өөрсдөө хэр одоо хүлээж авч ийн за байгаль орчноо сүдгэж болохгүй юм байна, зөвшөөрлөгөө мод авч болохгүй юм байна. Гол нь эргээд бид нэр мод тарих хэрэгтэй байна гэдгийг нь болтыг бол ингээд улс даяараа бид хэрэгжүүлж штэ. Тэгэхээр иргэдийн экологийн боловсрол ер нь ямар төвшөнд байна гэж харж байна. Иргэдийн экологийн боловсрол харьцангуй айгу сайн мундаг штэ. Бид нартай ингээд очиод за манайхаа одоо ингээд байгальд энэ тэргуун төслийн хүрээнд байгалаа бүтээ, байгалаа хамгаалын, ногоон дуу хоолой, зөв мод зөв арчилгаа гэдэг аянуудыг ингээд хэрэгжүүлээд эхэлж байна. Та энэ аянд ингэж хамтраач ийм зүйл дээр бид нартай хамтарч ажиллана уу гэдэг хүмүүс иргэд маань төрийн болон төрийн бус байгууллагууд маань ихтэй сургуулиуд мандлангууд айгүй нээлттэй чөлөөтэй хүлээж авдаг. Энэ ажлынхаа хүрээнд иргэдэд хүртэл одоо мэдээлэл сурталчилгааны ажлыг маш сайн түгээж чаддаг. Одоо иргэдүүд ерөөдөө мод тарих ажилд бол маш идэвхтэй оролцдог болсон байлээ шүү дээ. Харьцангуй мод тарих гэсэн хүмүүс их болсон байлээ. Экологи энийгээ дагаад экологийн боловсролч мөн дээшилж байгаа тий. За тэгээд тэр бүхэн үндэсний одоо хөдөлгөөний хэрэгжилт аймаг орон нутгуудад яаж явж байгаа юм? За тухайн сум орон нутагт мод тарих хүсэлтэй иргэд олон нийт маань хаана хэрхэн яаж хандах юм? За тэгээд дээр нь бол одоо экологийн цагдаагийн албанаас ч юм мэдээлэл авах юм бол яаж авах юм гэдэг ийм асуултууд бол гарч ирнэ. Тухайн одоо алс баруун хязгаарт байгаа Аюулгүй аймагт ч юм уу одоо хүмүүс бол мод тарих гэсэн бодолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд энэ үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар бас бидэнд мэдээлэлч хэн хяналттай явах юм гэдэг. За байгалаа бүтээ мэдээлэл сурталчилгааны нэгдсэн арга хэмжээг энийг аймаг нийслэл сумд үүрэгт ижил төвшөнд үр дүнтэй зохион байгуулахын зорилгоор 21 аймаг руугаа 21 аймаг 9 үүрэг руугаа үүрэг ажлын чиглэлийг хургуулээд ажиллаж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд бид нэр одоо 7 хоногоор мэдээг нэгтгэхэд аваад ажиллаж байгаа. Мэдээж иргэд модтой холбоотой ер нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой мэдээлэл өгөө гэх юм бол мэдээж цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас байгаа. 102 дугаарын утас маань хөдөө орон нутагтаа нөгөө 70 хэдтэй хэлээд дугаартай явдаг ш. Тэр дугаараараа явчихж байгаа. Шууд эсвэл экологийн цагдаагийн албаны лавлах утас руу хандаж болно. 70 19 10 70 гэж байгаа. Энэ дугааруудаараа бид нар мэдээлэл өгөөж мөн
экологийн цагдаагийн албаны пэйж хуудасаараа мөн дамжуулаад мэдээлэл өгөө явуулж байгаа. За энэ тэр бом мод үндэсний хөдөлгөөнд нэгдэхэд та заавал одоо заасан зай талбайд очиж мод тарих хэрэгтэй гэсэн үг өгөхөөсөө биш байгаа. Та өөрийн эзэмшлийн хашаанда тэр тусмаа одоо нөгөө манай гэр хорооллын иргэд маань хашаанда мод тарихад бол яг энэ хөдөлгөөнд нэгдэж эргээд энэ Улаанбаатар хотынхаа амьдран суугаа бүсийнхаа агаарын бохирдлыг одоо сааруулж ийн эрүүл зөв амьдралдаа хөрөнгө оруулалт хийж гинэ гэж үзэж болох юм. Тэгээ хашаанда мод тарина гэх тэгэхээр хүмүүс анхлан мод тарьж байгаа хүмүүсийг хөвчлэн алдаад байдаг штэ. Ямар мод тарихаа мэддэггүй, яаж тарихаа мэддэггүй, ямрыг нь сонгохоо мэддэггүйгээс үүдээд нөгөө мод тарих асар том ирмэлзэл нь алдагдаад худлаа юм бэлээ, би чадахгүй юм бэлээ, мэрэгжлийн үнээр нь тариулъя гэхээр бас ингээд цаг зав боломж нь тэ санхунд бүрдэхгүй байна бэлээ. Би чадахгүй юм байна гэдээ ингээд хаширчих тохиолдлууд гардыг байлаа л дээ. Тэгэхээр анхлан одоо мод тарьж байгаа хүмүүст ямар зөвлөгөө та бүгдийн зүгээс хүргэдэг вэ? Хашаандаа мод тарьж байгаа хүмүүс ямар модыг тариул илүү зохимжтой байдаг вэ? Манайх энэ аяны хүрээнд ер нь мод тарьж ургуулахтай холбоотой техникийн заавар зөвлөмж бүхий постэр видео шторкнуудыг байгууллагын цахим хуудасаараа дамжуулан түгээж байгаа. Мөн иргэдийг мод тарьж ургуулах, арчлах, хамгаалах, уриалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой мэргэжлийн байгууллагуудтай бас хамтран ажиллаж байгаа. Үүдэн үжилээ. Хашаанда ер нь ямар мод тариул илүү зохимжтой байдгийн бол тэр талаар мэдээллийг иргэд та бүгдээс очиод ингээд мэдээлэл зөвлөгөө авъя гэхэд харамгүйгээр шууд уцаараа өгдөгөө, очиод уулзъя гэвэл бичлэн бас зөвлөгөө өгдөгөө. Очиод уулзаад шууд бичлэн зөвлөгөө өгнө. Банах чаналлын яг нэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөлт тэмцэх, тий урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг соён гээгэрүүлэх ажил хийдэг байгууллага. Тий ерөөдөө болонгод мэрэгжлийн байгууллагатай нь холбоод өгчин. Ямар хүмүүстэй явах уу? Тэгээд ерөөдөө энэ аяныхаа хүрээнд болонгод модтой холбоотой зөвлөмж видео шторкнуудаа болонгод албаны цахим хуудасаараа болон 21 аймгийнхаа пэйж хуудас, цагдаагийн байгууллагын пэйж хуудасаараа дамжуулаад өгчөж байгаа. За 5 дугаар сар 10 дугаар сард бол бүх нийтээрээ мод тарьдаг. Тэгэд энэ мод тарьсан үндэсний хөдөлгөөнүүдийг та хэд маань мэдээж хамт одоо баяртайгаар хүлээж аваад хамтран ажилладаг байх. Эргээд модоо арчлах, иргэн одоо нөгөө нэг юм арчилгаа хийх тал дээр хэдийн хугацааны дараа очиж арчилдаг вэ? Тэр тал дээр та хэд бас хөндлөнгийн хяналт хийж ажилладаг болов? Тэрэн дээр яг манайхаас хөндлөнгийн хяналтаар ажиллах зүйлүүд байхгүй. Ер нь бол тий модыг тариад хаях биш ургуулах хэвээр. Мод маань 3-5 жил арчилж гаад ургадаг, цаашдаа урганаа. Иргэд болонгод бид нар ч гэсэн мод тарингууд нэг өдөр байгууллагаараа очивол тарьчаал тэгэл эргээд очивол нөгөө мод маань яаж ийн гэл хараал арчлаад 7 хоногтой очиод нэг удаа усалцдаг зүйлүүд бас ховор штэ тий. Ер нь тэгж хайж болохгүй шүү гэдэг үүднээс энэ аяныг өрнүүлээд байгаа юм. Баярлалаа. За хувь хүн талаас нь асууя л да хоёлаа. Тэгэхээр мод бол хүний одоо эрүүл мэндэд их дэлхийд их ашиг тустай гэдэг. Та өөрөө яг энэ ажлыг хариуцаад эргээд энэ талаар мэдээлэл өгөөд ингээд явж байгаа. Яг энэ экологийн цагдаагийн албанд ажиллаж байгаа хүний хувьд тэгээд эргээд Монгол улсын иргэн эмэгтэй ээж хүний хувьд мэдээж хүүхэдтэй хүмүүст бол эрүүл цэвэр агарт хүүхдүүдэд өсгөн тарниулахыг хүсдэг штэ. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд ухамсар аваад та өөрөө яг мод тарьж үзсэн үү? Би түрүүчийн 7 хоногт хүн чинь нөгөө нэг яг эколог байгаль амтан ургамал гэж явчихсан чи бүр төрлөөгөө нэвтэрчдэг юм шиг л шүү дээ. Тэгээ би бүр түрүүчийн 7 хоногт нөхөр хүүхдтэйгээ нийлээд гашаанда мод тарьсан бүр зорж байгаа. Би нөгөө гот бор гэдэг мод буйлс эдрийг тарьсан байгаа. Тэгээ айгуу тийм сонирхолтой болчихдаг юм билээ. Хизээ урах бол гэж тэгээд ямар санда нөгөө нэг ээж рүүгээ залгаад 5 хоногийн дараа залгаад ээж нэг мод ургаж ургана ээж нь юу яагаад байгаа өндөгний хайсмас ногооны хайсмас хийгээд байгаа гэл. Тэгээд ээж нь дээдлийн гэсэн нэг жоохон ногоон байгаа ч та сайн харж байгаа. Энэ тод бүр тодроод ирэх юм бол бүр гоё урганаа л гэсэн үг гэл. Бүр айгуу тийм юм болчихсон юм лээс айгуу тийм. Тэгээд хүсэл тэмүүлэлтэй болчихсон юм л шүү дээ. Хүн яг энэ ажлыг хийгээд ирэхээр тийм. Бид жишээ нь одоо өглөө эртлэн босоод хэдийгээр 5 өнгөрөөж босоод ажиллаа эхлүүлэх бол зарим хүний хувьд чанга штэ. Гэхдээ сонсогчдоо эрэг мэдээлэл
зүргээд хэрэгтэй зочдтой нь уулзуулаад явж байхад эндээсээ маш их урам зориг авдаг. Тэрчлэн экологийн цагдаагийн албаны энэ хэсэг бүлэг ажилтан тий албан хаагчид бол энэ хүмүүстэй хамт мод тарих зөв зааварчилгаа зөв мэдээлэлээр хангаад эргээд тэр модын одоо ургажгааг хараад явж байхад бол бас л нэг бахархал нь байлаа. Тий яг үнэ. Айгу гой сонирхолтой санагдсан юм ямар ч гэсэн. Тэгээ нөгөө яг мэрэгжлийн байгууллагатай мэрэгжлийн хүмүүстэй бид нар чинь яг энэ постэр видеонтой хийгээ явж байгаа яг хөндлөнгөөс хараад мэдгүй юм айгу их гэдэг юм лээ. Энэ ногоогны чи хальсыг бас ингэж хаждаг юм биш үү? Өндөгний хальсыг чи нэг доторхын нэгдээд гадналын хаждаг зүйл биш юм биш үү гэж айгу химиг сурч авдаг юм байна. Тэгээ тэр сурч байгаа зүйлээ бас амьдрал дээр хэрэгжүүлээд мэдгүй нэгэнд нь түгээж юмсан, мэдүүлчих юмсан гэсэн тэмүүлэлтэй, хүсэлтэй болчдөг юм лээ. За гэр хороолд амьдардаг иргэд маань хашаанда анх удаа мод тарих гэж байгаа бол аль болох халчилгаа бага шаарддаг, түргэн урагдаг. Тэгээд хөрс голдоггүй модуудыг одоо сонгож тариалвал таны одоо урам хуурдаггүй байх нь жишээ нь одоо улаас, хайлаас, шар хуваас зэрэг модыг тарих нь хамгийн тохиромжтой гэж одоо энэ мэдээлэл зөвлөгөөн дээр л өгдөг юм байна шүү дээ, тийм ээ. За тэгээд дээр нь бол бид нэр энэ мод тарихтай холбоотойгоор иргэд олон нийт маань өөрсдийнхөө санал бодлыг 11:32 утсанд бол энэ өглөө бас хуваалцаад ярилцаарай. Нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Экологийн цагдаагийн алба бол байгаль экологтойгоо хууль эрх зүйн хэм хэмжээг бол бас зохицуулж ажилладаг байгууллага. Тэрнээс гадна бол экологийн цагдаагийн албатай одоо энэ мод үржүүлэг, мод тарих за бүхэл одоо экологийн одоо зөвлөлүүд дээр бол хамтран ажиллагч маш олон байгууллагууд байдаг. Бид нар өөрсдөө ингээд дамаасаа ч юм ингээд бие биенээсээ ам асуугаад ингээд зүгээр ингээ хийчдیں۔ Гинлээ гэж шууд хийхээсээ гадна яг мэрэгжлийн хүмүүстээр очиод магадгүй нэг өдөр та нэг 30 минут ч юм уу цагийн хугацаанд очиод нэг зөвлөгөө аваад тэгээд эргээд хамт олноороо гэр бүлээрээ очиод мод тарих юм бол илүү хүрдэгтэй байд юм а гэдгийг бас ойлгож авах хэрэгтэй байх. Экологийн цагдаагийн алба бол зөвхөн хууль эрх зүйн хэм хэмжээг зохицуулах үүрэгтэй байгууллага. Олон дэхтээсээ хэллээ шүү дээ. Бас холбож өгч болно гэж мэрэгжлийн агнуустай тийм. За сонсогч холбогдсон байна. Хэдүүлээ сонсогч аваад өргөжлөлөө ярилцсан. За зочин маань чихвчээ зүгээрээ. Байна уу? Баярлалаа. Өглөөний минь түргээ сайхан амарсан уу та? Сайхан амарлаа. Нэг эцнийг мэлгэсэн би сайхан нэг богдууд руу агаад тагсан байхгүй юу? За. Өглөө хүн амж байхгүй. Мод суулгаж өгөөгөө гацуурнууд. Энэ мод суулгаж байгаа улсуудад сайн технологийн зааж өгөхгүй бол одоо нэг 20 хоногийн өмнө айхтар салхинууд боллоо шүү дээ. Ингээ мутраад үндснүүд нь гараа халтсан байна. 50-60 мод суулгасан байна. 30 мод нь ингээд одоо гүнзгий тэр чинь одоо 8 см гүн диаметр эдэр чинь хэмжээ байгаа шүү дээ. Бүгд унтсан тэгээд нэг суулгасан болоод дээр нь ингээ 3 чулуу голын нэг ус голын чулуу авчираад ингээ дээр нь даруулаад тавьсан. Тэгээд ингээ бүгд тэр хажуу тийш унтсан бэл. Тэгээд тарьцаага улсуудад бүр амар сайн технологид яаж өгөхгүй зүгээр нэг домоглоод хайж гарцлага одоо их бүр ядаж зөв нэг салхинд хийсчихээргүйгээр манайхан чинь салхитай шүү дээ. За ойлголоо. За зэн тасарсан байна. Тэгэхээр яг энэ зүгээр мод тариад орхих биш заавал эргэж тарьсан модоо тойрох, арчлах тал дээр бол их сайн ухуулах сурталчилгаа шторкуудыг бол экологийн цагдаагийн албанаас өгж байгаа юм байлээ. Тэгээд яг энэ талаар иргэд ч гэсэн бас хараад мэдсэн байна. Тэгээд одоо үүнээс хойш тарьж байгаа хүмүүс дээр бол энэ талаарх мэдээлэл ойлголт зөвлөгөөг их сайн өгж байгаа учраас арай гайгүй байх тийм ээ. Тий, ер нь мод ургуулгатай холбоотой технологийн заавар зөвлөмжийг болонгод мэрэгжлийн хүмүүстэй хамтраад видео шторк поструудаа хийгээ явж байгаа. Та бүхэн экологийн цагдаагийн шаардлагатай бол харъя үзье гэх юм бол экологийн цагдаагийн албаны пэйж хуудасаар ороод энэ мэдээллийг бүрэн авах боломжтой. Ерөнхийдөө хүнд ойлгохоор энгийн хэлбэрээр манайх видео шторк поструудаа хийсэн байгаа. За дараагийн сонсогч бидэнтэй холбогдсон байна. 11:22. Байна уу? Би сая задгаатай сонслоо. Экологийн цагдаагийн албаны хүн ярьж байна уу? Тийм байна. Сайн байна уу та? Экологийн цагдаагийн албаны хүн хэнгэж хүн бэ? За, экологийн цагдаагийн албаны Балжин гээд ахлах дэслэгч цолтой бүсгүй ирж бидэнд мэдээлэл өгж байна. Танаа одоо одоо хөр танаа байгуулсан юм аа. За. Одоо 60 газар байгаа юм надад. Монгол Улсын ерөнхийлөгчийн мод тарих өдрөөр улсууд яг сэтгцэн хөөрөө тарьсан дээр тусал дараа хаяад алга болсон. Эргээд эдэн нь болохгүй усаа өгсөн усаа авсан.
осолдогчгүй өөрөө тамаатай одоо өсөж байна л дээ би настай хүмүүс. Тэгээ одоо танахантай холбогдоод энэ абдиснаа нэгэн дөрөвтэй ингээдээ тармаар бол тийм харих баялагтай юм газар байгаа. Бүх холбоотой. За. танаа одоо Даал 19 10 даал гэсэн утас бол их чөлөөтэй хордоо холбогдсон юм байлаа шүү. Та тэмдэглээд аваарай. Даал 19 10 даал. 10 даал. За, даал 19 10 даал гэдэг нэг экологийн цагдаагийн албаны албан ёсны санал хүсэлт тийм ээ хамтын ажиллагаа бүх талаар мэдээлэл өгдөг энэ жижүүр нь бол байнга уцаа авдаг, их шуурхай авдаг, их зөв хүмүүстэй дор дор нь холбоод өгдөг, их шуурхай ажилдаг ийм утас байлаа. Та тэмдэглээд аваарай. Ерөн тагилтгүй сонирхож байгаа маш олон хүмүүс бас тэмдэглээд аваарай гэж хүсье. За бидний нэвтрүүлэг үргэлжилж байна. Мэдээж сайн хажуугаар сар гэдэг шиг байгалаас үүдгэх юм тохиолдлууд бол бас сүүлийн жилүүдэд бас бий болж байгаа зүйлүүд харагддаг, мэдээллийн хэсгүүдээр гардаг. Өвөн дээр хууль эрхжийн ямар зүйл заалтуу шинээр нэмэгдэж иргэд олон нийтэд бас хүрээгүй, хүрж амжаагүй хуулийн одоо мэдээлэлүүд байгаа вэ гэдгийг хэдүүлээс нэвтрүүлгийн хад өсгөл танилцуулъя. Эхлэгийн цагдаагийн албан хүрээлэн боорчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр бол эрүүгийн хуулийн 24 дугаар бүлэг зөрчлийн хуулийн 7 дугаар бүлэг заасан заалтуудаар үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор бол эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт ороход яригдаа явж байгаа. Яг одоо бол яг өөрчлөлт нь ороод батлагдаад гарсан зүйл байхгүй. Яг энэ хуулиараа л явж байгаа. Тэгэхээр бид нар бол юу гэдэг хамгийн түрүүнд бол хууль эрх зүйн мэдлэгтэй мэдээлэлтэй байж бас байгаль орчиндөө хандах шаардлагатай байгаа даа шүү дээ, тийм ээ? Тий. За 11-22 утсан дээр дараагийн дуулуурсан байна. Байна уу? Өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу та? Байна. Сайн байна уу? За, зуны сайхан өдрийн өглөөний мэндийг хүргэе. Хаанаас холбогдож байна та? Монгол айрын мэнд хүргэе. Монгол айрын. За, баярлалаа. Таны мэндийг хүлээж авлаа. За, хөдөөр нь утгууд. За. Хаврцаа сайхан болж байна. Хаврцаа сайхан болж байна. За. За, баярлалаа. Сэтгэлдэл бидэнтэй хуваалцах гэсэн сонсогчд байна. Тэгээ яг одоо бол бид энэ тэр бум мод үндэсний хөдөлгөөний тухай экологийн цагдаагийн албанаас яг энэ хариуцсан алба хэлтсийн ахлах мэрэгжилтэн цагдаагийн тэслэгч, дэд тэслэгч ирсэн учраас энтэй холбоотой мэдээллийг сонсогч мандалгүй асууж холбогдож орж ирээсэй гэж хүсэж байна. За тэгээд тэр бум мод үндэсний хөдөлгөөн бол бүх одоо аймаг орон нутгуудад сумдуудад хэрэгжиж эхэлж байгаа учраас иргэд олон нийт бүгдээрээ маш сайн идэвхтэй оролцоод за бид бол бас өглөө хэлбэрээр дамжуулаад экологийн цагдаагийн албаны төлөөлөл мэрэгжилтнүүдийг авчирж уурж ярилцаж за хэрхэн яаж явагдаж гин ямар үр дүнтэй байна гэсэн энэ талаар бол бас мэдээллүүдийг цаг тухайн үед нь бас хүргээд явах болно. Тэгээд энэ өглөө бидэнтэй хамтдаа холбогдож 11-22 утсанд холбогдож өөрсдийнхөө саналуудыг илэрхийлж байгаа. Тэгээ монголчууд бүгдээрээ бүх нийтээрээ бол ингээд мод тарих гэсэн энэ үндэсний хөдөлгөөнд бол нэгдэн оролцож байгаа. Энэ санал салаачлахуудыг энэ одоо сэтгэлдлийг бол хувааж авч ярилцахад бол бид нарт бол бас үнэхээр таашаалтай байна. Олон хүмүүс яг энэ үндэсний мод тарих хөдөлгөөнд бол идэвхтэй, зүтгэлтэй, санаачлагтайгаар оролцож байгаа. Магадгүй 7 хоногийн юм гараг асахуулаад бол бас бүхэл газрууд, бүхэл байгууллагууд, бүхэл одоо өрх айлууд бол бас мод тарих ийм ажлууд өрнөх байхаа гэж бол бид харж байна. За ярилцлагын төгсгөлд бидний асууж амжаагүй таны бас мэдээлхийг хүссэн тийм ээ. Бүх одоо орон даяар бүх сонсогчид сонсож байхад энэ талаар мэдээллийг заавал дуулгая, урайлаа гэсэн тэр зүйлийг сонсоод хэдүүл ярилцлага өндөрлөө. За мод тарих, ургуулах аянд маань Монголын ард түмэн маань бүгдээрээ нэгдээрээ бүгдээрээ одоо манай монголч нь 7-8% үнэл модтой гэдэг юм билээ шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр хойч үедээ хөрөнгө мөнгө үлдээхээсээ илүү мод гэдэг зүйлээ үлдээе. Нөгөө модтой бол устай газар мод ургадаг юм билээ шүү дээ. За тэгээд
Та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Дэлхий дээр 100 мянган төрөл зүйлийн мод байдаг юм байна. Тэгээ манай улсад бол 140 төрөл зүйл нь байдаг гинэ. Тэгээд мод бол дэлхийн дулаарлыг хамгийн сайн зохицуулдаг зүйл байдаг учраас манайх одоо 7-8% гэж байгаа бол хувийн хувьд бол их бага хувь байгаа учраас модоо нэмэгдүүлээ. Энэ тоог ядаж нэг 30-аас дээш хувьтай болгох гээд бидний энэ өнөөдөр агаарын мөхөртлөөс үүсэж байгаа маш олон өвчин сармагжих, эргээд эрүүл таатай бүсэд амьдрах тэр нөхцөл болцоог бол мод тарих энэ үйл хөдөлгөөнд нэгдснээрээ бид өөрөөсөө өөр удамтай хойж үедээ их нутагтаа бий болгож байна гэсэн үг юм аа. Тийм учраас иргэн бүр хариуцлагынхаа өрөөнд мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдээрээ. Гэхдээ та сэтгэл хөдлөлөөр очиод одоо шууд тарих биш, хаана тарих уу, ямар мод тарих уу, яаж зөв тарих уу, эргээд яаж арчлах уу гэдэг талаар мэдээллийг экологийн цагдаагийн албатай холбогдож бүрэн дүрээ аваад зөв газараа зөв модыг тараарай гэж уриалаад өнөөдрийн ярилцлага өндөрлөө.